бичлэгтэй тавтай марал энэ удаагийнхаа бичлэгээр би томьёо дээр хэрхэн сарын сая төрөний хэрхэн өөрийнхөө ямар нэгэн ур чадварыг мэддэг чаддаг хилээ ашиглаад сарын сая төрөний орлоготой карантины үед ялангуяа сарын сая төрөний орлоготойгоор ажиллах вэ гэдэг талаар бичлэг хийх гэж байна. За миний хувьд би томьёод ажиллаг. Та нар намайг инстаграмаар юм уу ютубээр дадаг бол мэдэх бах. Өөрөө яг томьёод ажиллаад бол бүтэн жил болж байна. За энэ хугацаанд болохоор томьёогийн хятад хэлний багш гэдэг creator гэж бид нар ярьдаг. Тэгээд контент бүтээгч болоод яг бас давхар 1 жилийн хугацаа болсон байна. За энэ хугацаанд болохоор өөрийнхөө чаддаг хамгийн сайн чаддаг хятад хэлээр нь бол заасан байгаа. Түүнээс гадна хэрвээ одоо тэг кул юм ойдог, зурдаг, бичдэг, видео эдитлдэг ч юм уу ямар нэгэн ур чадвар байх юм бол тэрийгээ Tomio Skills гэдэг бас апп дээр давхар байршуулж passive орлого олох боломжтой байдаг. Гэхдээ энэ удаагийн бичлэг нь илүү яг Tomio World буюу илүү хэлтэй холбоотой контент бэлтгээд хэрхэн сарын сая төгрөгийн орлоготой байж болох вэ гэдэг дээр зөвлөгөөх гэсэн. За би болохоор хятад хэлийг базаас сурсан та нар мэдж байгаа. Тэгэхээр энэ сурсан зүйлээ ашиглаад хамгийн анх Tomioод ажилд орж исэн. За Tomio гэж мэдгүй байгаа хүмүүс байж магадгүй. Tomio гэдэг аппликейшн байдаг. За энэ дотор болохоор 8 улсын гадаад сургалттай холбоотой бүх контент, мэдээллүүд хамгийн супер юмд менторуд байдаг. За ментор гэхээр юу гэсэн үг вэ гэхээр тухайн чиний явахыг хүсэж байгаа Ivy League юм уу эсвэл Азийн ямар топ сургуулийн тэднэрт чинь аль хэзээ очиод сурч байгаа оюутнууд чамд зөвлөгөө өгөх гээд байж идэг ментор систем. Тэгэхээр тэр нь бол хамгийн супер кул зэс гэж би боддог. За тэгэхээр Tomio дээр болохоор 8 улсын гэдэг нь Хятад, Япон, Австрали, Англи, Америк, Таван, Солонгос гэдэг энэ 8 улсын контентод ордог. За тэгэхээр энэ контент дээрээ хийдүүлээ тулгуулад хичээл бэлтгэж болно. За энэ нь болохоор миний түрүүний яриад байсан passive орлого болно гэсэн үг. За тэгэхээр хичээлээ бэлтгэхээс гадна тухайн өөрийнхөө бэлтгэсэн хичээл дээр хөтөлбөр зарлж болдог. Хөтөлбөр нь ямар ч тавь гэхээр бүтэн 7 хоногийн хугацаанд юм уу 17 хоногийн хугацаанд тодорхой нэг хугацаанд дотор англи хэлний A1 level гэдэг юм уу герман хэлний A1 level гэдэг юм уу яг тэр левелтэй тохируулсан хичээлийг бэлтгээд дундуураа лайв хичээлүүд ороод дээрээс нь өөрийнх нь бэлтгэсэн хичээлүүдийг багтаагаад тесттэй, мэдээлэлтэй, хичээлтэй, лайв хичээлтэй юм цогц хөтөлбөр одоо сургалтын хөтөлбөр шиг тийм хөтөлбөр боловсруулад Tomio дээр орох боломжтой гэдэг гэсэн. Тэгэхээр би нэг хөтөлбөрөөр 3 удаа орсон байгаа. Тэр нь хятад хэлний анхан шатны бүр сүйргүүгээс нь эхлээд заасан юм хөтөлбөр байсан. Тэгэхээр энэ 3 хөтөлбөрөө нэг хөтөлбөрөө би 5 удаа лайвтай явсан. Тэгэхээр нийт 5 удаагийн лайв хийгээд дундуур нь орж байгаа хичээлүүд маань ер нь л дандаа нэг адилхан хичээлүүд байсан гэсэн. Тэгэхээр үндсэндээ би хичээл дээрээ лайв хичээл ороход болно. Тэгэхээр миний PPT бэлдэх эфортууд ерөөсөө нэг л удаагийн аахгүй. Тэнгүүд би бэлдсэн PPT-гээ яг үзэж байгаа лайв үзэж байгаа хүмүүстээ чин сэтгэлээсээ заагаад хүргээд өгөхөд л ерөөсөө болно. Тэгээд 3 удаагийн хөтөлбөр яваад дуусны дараагаар дөнгөж сайхан миний дансанд миний сая төгрөг орсон. Тэгээд миний орлого буюу Tomio маань маш бага хувийг сургадаг. Тэгээ би ер нь бол креатор болсноор би илүү их хувийг хүртдэг гэсэн үг. Тэгэхээр тэрийг та нар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах гэсэн бол Tomio багийнхантай холбогдороо. Тэгэхээр ер нь бол Tomio дээр өөрийнхөө мэддэг чаддаг хэлний хичээлүүдийг мөн дээрээс нь skills хичээлүүдийг бэлтгээгээд passive орлого болон байнгын ийм орлоготой болох хоёр боломж байгааг та бүхэнд энэ удаагийнхаа бичлэгээр хүргэхийг зорилоо.